Сайн байцгаана уу? Mind Power подкаст маань тавтай морил. Подкастынхаа энэ удаагийн дугаарт Өвөрхангай аймаг дахь Баярлалаа бяцлаглалын төвийн багш, коуч Баярмаа багшигаа урьж оролцуулж байгаа. Энэ удаа бид хоёр та бүхэнд сэтгэлийн хүч гэдэг сэдвээр ярилцахаар бэлтгээд байгаа. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Таны ажил сайн байна уу? Сайн байна. Хоёулаа өнөөдөр сэтгэлийн хүч гэдэг сэдвээр ярилцах гэж байгаа. Тэгэхээр сэтгэлийн хүч гэхээр танд одоо юу санаанд орж, надаас ямар асуултуудыг асуулж, миний подкаст чинь асуулт асуух үнэ би үрдэг шүү дээ. Яриулах үнэ биш. Тэ. Тэгээд энэ сэдвээр танаас ямар асуултууд гарч надаас асуумаар байна. За сэтгэл гэж ярихаар хүн болгоно л одоо би сэтгэлээсээ ингэж сэтгэлээсээ ярьж байна гэж тэгж яадаг. Тэгтээ бас ер нь амьдрал дээр тулгарч байгаа асуудлуудыг ч гэсэн одоо сэтгэлээ зүг байлгах юм бол амьдрал чинь тэр аянда сайн байна гэж ярьж идэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ сэтгэлийн хүч гэдгийг ингээ хүмүүс яг сэтгэлийг ингээ гараад ирэх гэхээр харагддгүй шүү дээ. Тэ баригдах юм байхгүй. Тэгэхээр сэтгэлийг ингээ хүмүүс олон янзаар ойлгодог. Сайхан сэтгэлтэй, муухай сэтгэлтэй гэж яг юу хэлээд байгаа юм. Тэгээ яг сэтгэлээ ашиглаж яаж амьдралдаа одоо хүсэж байгаа үр дүнгуудыг гаргах юм гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэлийг ингээ жоох ялгаж өгвөл одоо бодол сэтгэл яг зөв тий баярлалаа. Яг үнэ бид нэр ингээд сайн хүн гэдэг байгаа тий. Эсвэл муу хүн гэдэг байгаа байхгүй юу? Тэр хүний юу нь сайн? Яагаад тэр хүнийг сайн хүн гэж байгаа? Тэгээ юу нь муу юм тэгвэл юу нь муу болоод тэр хүнийг муу хүн гэдэг. Тэ? Үндсэндээ тэр хүний сэтгэл нь муу л байхгүй юу? Тийм биз дээ. Тий. Түүнээс шигээр бол хүнийг бид нар чинь гадаад дүр төрхөөр нь энэ муу хүн, сайн хүн гэж дүгнэхгүй шүү дээ. Одоо яахав сайхан бие хаатай хүн гэж болох л байхал та бие хаагаар нь тий. Гэтэ нийгэмд нийтлэг бид нар бол тэр хүний юу нь чухал, юугаар нь бид нар сайн муу гэж дүгнээд байна гэвэл үндсэндээ л сэтгэлээр л дүгнээд шүү дээ. Тий. Тэгэхээр сэтгэл нь одоо сайн бол тэр хүн чинь сайн хүн болчихж байна. Муу хүн бол муу болчихж байна. Тэгэхээр сэтгэл гэдэг юмыг сайжруулах нь өөрөө гол чухал төлхөөр болоод шүү дээ. Тийм ээ. Тэгээ хүнийг сайжруулъя, хөгжүүлъя гэх юм бол сэтгэлийн сайжруулах асуудал болох гэдэг шүү дээ. За тэгвэл сэтгэлийг яаж сайжруулдгийг юу ингээ сайжрах хэрэгтэй юм сэтгэлд чинь. Сэтгэл гэж ер нь юу юм? Одоо бид нар чинь ингэдэг шүү дээ. Одоо тий сэтгэлийн амтаа гэдэг хүн. Хүн сэтгэлийн амтаа л гэдэг. Тэгээ сэтгэл гэж юу юм гэхээр мэдэхгүй. Яг хэлж байгаа. Яг юу юм бэ? Сэтгэл гэж яг юу юм гэхээр мэдэхгүй байхгүй болчихно. Тэгээд энэ ч одоо тэгэхээр чинь энэ логикороо те юуны чамтын нэг тодорхойгүй болчлаа шүү дээ. Сэтгэл гэж яг юу юм гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо тэгэхээр ч одоо те юуны чамтын нэг юм тодорхойгүй юмны амтан болчих гээд шүү дээ бид нар чинь. Тэгээ хамгийн түрүүнд бид нар энэ сэтгэл гэж юу юм бэ гэдгээл эхлээд бас ингээд ойлгох хэрэгтэй юм шиг байгаа. Тэрний дараа бол яг хөөхлөр тэгвэл энэ сэтгэлийг тэгвэл яаж сайжруулах юм те. Тэгээд сэтгэлийг сайжруулад ирэхэр чинь нөгөө хүн чинь өөрөө сайн хүн болно. Сайн хүмүүс олсроод байвал нийгэм сайхан болно шүү дээ. Улс орон сайхан болно. Одоо ингээд бид нар чинь ингээд нийгмээ шүүмжлээд улс төрчдөө шүүмжлээд ингээл болохгүй байх, бүтэхгүй байх л гэдэг юм те. Явж хүний сэтгэл болохгүй байгаа л асуудал шүү дээ. Тийм шүү. Тийм. Гэхдээ одоо муухай сэтгэлтэй бай гэж хүсдэг хүн байхгүй шүү дээ, тий. Бүгдээрээ сайхан сэтгэлтэй байхыг хүсэж байгаа. Гэхдээ ухамсаргүй байдлаар одоо тэр муухай сэтгэл рүү орчод нь шүү дээ, тий. Тэгэхээр одоо яаж сэтгэлээ тэр сайхан сэтгэлтэй болгож сэтгэлээ эмчлэх юм? Яг зөв, маш гоё асуулт байна. Тийм шүү нэрэ. Би муухай сэтгэлтэй бай гэж боддог хүн бол байхгүй бах тий. Яг таны хэлснээр ухамсаргүй байдлаар сэтгэлд нь муухай сэтгэлүүд, муу сэтгэлүүд үүрлчээд орчод байгаа байхгүй битерт.
Тэгээ түрүүний яриан дээр үржүүл сэтгэл гэж хамгийн түрүүнд юу хэлэх вэ гэдэг дээр ингээд нухацтай эхлээд бол тодорхойлолттой гоё зөв тавих хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ сэтгэл гэдэг бол ерөнхий нэр гэдэг манайхаа ингээд бас зүйтэй нэг талдаа ойлгох хэрэгтэй юм шиг байна. Ерөнхий нэр. Сэтгэл дотор нь өөрөө бодол орж байгаа хүний. Тэ? Бодлууд орж байна. Бүх төрлийн бодлууд бол одоо сэтгэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг. За тэгвэл цаашаа явахаар нөгөө ааш зан гэдэг шүү дээ. Ааш зангууд бүгдээр орж. Итгэл үнэмшлүүд орж. Сэтгэл дотор ингээл олон янзаар нэг л сэтгэл бүгдээрээ нийлээд нэг л сэтгэлийг олон хүчин зүйлүүдээр тодорхойлоод байна шүү дээ. Тэгэл ил ухамсар, даалд ухамсар гэдэг гэж байгаа шүү дээ. За бүр цаашлах юм бол яах юм бэ гэхээр ухамсарын хөгжил, сүнсний хөгжил гэж яригдчих байгаа. Тийм. Энэ чинь бол бүгдээрээ л ингээл сэтгэл гэдэг энэ нэг юм том ерөнхий ойлголтыг дунд нь задлаад энэ нь тэр нь гэдэг ингээд бариад байгаа тийм л зүйлүүд. Тэгвэл энийг яаж сайжруулах вэ? Сэтгэлийг яаж сайжруулах вэ гэхлээр зэрэг хамгийн өнгөц хэсэгтэй бол бодол байхгүй юу? Сэтгэлийн хамгийн наадлын өнгөц хэсэг бол бодол. Тэгээ энэ бодлууд тэгвэл сайн бодлууд байна уу, муу бодлууд байна уу, сөрөг байна уу, эрэг байна уу гэдгийг хамгийн өнгөц хэсэгтэрээ шинжих юм бол сэтгэлэн шинжээд энэ дээр бол тэ муу бодлууд авмгаа байвал муу гэсэн үг шүү дээ. Тэр нэг ата архалч гэдэг юм уу. За тэгэл сөрөг бодлууд байна шүү дээ. Үнийг ингээ муугаар боддог. Тэгээ хамгийн наазах нь бол юмд нэг санаа зовоол байдаг шүү дээ. Тийм, санаа зоволт. Тэ санаа зоволт байдаг шүү дээ. Санаа зовохгүй ч хүн гэж алгал байгаа юм л да. Тэгэл өр зээлээ яана цалингаас цалингийн хооронд л гин шөө юу ч гэдгийг те өр хөөхт минь яана нийгэм болохгүй бай муухай байна гэл ийм бодлууд бодож шүү дээ. Тийм олноороо өвчний тухай те. Тэ ингээл өвчнийхөө тухай бодож байна. Санхүүгийн хүндрлийн тухай бодож байна. Ажлын асуудлын тухай бодож байна гэдэг. Тэгвэл энэ сөрөг хандлагатай энэ бүх бодлууд чинь өөрөө сэтгэл гэдэг юмны дотор байж байгаа нэг том бүрэлдэхүүн хэсэг нь учраас энэ бодлууд сөрөг байна гэдэг л өөрийн сэтгэлийг чинь муухай болгож байна л гэсэн. Муу хүн болгож байна л гэсэн үг. Тэрийг даанч мэдхгүй байна те бас. Тэрийг бид нар анзаарахгүй. Бодол маань өөрөө нөгөө нэг юм сэтгэлийн хамгийн өнгөц хэсэг гэсэн шүү дээ. Тэгвэл энэ бодлыг ундруулад байгаа сэтгэлийн гүнд байгаа зүйлүүд бас байна. Сэтгэлийн гүнд даалт хэсэгт байна. Тэгээ энийг бол даалт ухамсар гэж нэрлэдэг юм л да. Тэгээ энэ даалт ухамсарт байгаа сэтгэлийн гүнд байгаа энэ зүйлүүд яадаг вэ гэхээр бодлыг нааш нь ингээ шидэж өгч идэг. Бодлыг нааш нь гаргаж өгч идэг. Тэгэхээр бид нар одоо сэтгэлээ сайжруулъя, өөрийгөө хөгжүүлээ, сайн хүн болъё ч гэдэг юм уу, бодол дээр их ажиллаад байх юм бол үр дүнгүй. Яг тэгэхээр тэр бодлыг чинь ундрааж цааш нь цаанаас нь гаргаж өгдөг цаана нэг юм байна шүү дээ. Тэр зүйл дээр ажиллахгүй илүү өнгөц хэсгээр ажиллаад байх юм бол энэ чинь үр дүнгүй болно. Аншин дээр ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө тэгээ наадлынх нь шалтгаан дээр нь аншоод мэдээд идэг хэрнээ яг тэр аншоо засахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ яг үнэ. Мэдлийн төвшөнд мэдж байгаа хэрнээ. Тий. Тэгэхээр сэтгэлийг яаж засах юм бэ гэх юм бол энэ өнгөц наад сэтгэл зүй бол бодол байгаа шүү дээ. Энэ дээр ингээд хяналттай байгаад сөрөг бодол бодохгүй байх энэ дадал зуршилд бол ихэнхдээ бясалгалаар л суралцсан шүү дээ. За тэгээд энэ дээрээ бол ажиллаад ингээд явах юм бол сэтгэлийг засах нэг хэлбэр мөн үү мөн. Гэхдээ хамгийн сайн сэтгэлийг засах хамгийн сайн арга бол тэр даалт ухамсарт байгаа сөрөг өөрийн мэдлгүй сөрөг бодол бодуулаад байгаа тэр сэтгэлийн гүнд байгаа тэр асуудлуудыг янзлах л хамгийн сайн сэтгэлийн засах засал бол. За тэгвэл одоо тэр одоо далд ухамсарт байгаа сөрөг шалтгааныг засж штэ тий. Тэрний одоо жинхэнэ сэтгэлийн шид үүсгэх гээд байгаа зүйл нь юу ах вэ? Одоо амьдрал дээр одоо тэрийг засснараа одоо миний амьдралд одоо шидтэй зүйл болох гэдэг штэ тий. Тэгэхээр тэр сэтгэлийн шидийг одоо амьдрал дээр бий болгоход юу бий болж болох вэ? Тий. Одоо манай монголчууд бол ер нь энийг ингэ хэлсэн юм байна л гэж би боддгийг. Яагаад тэгэхээр манай монголчууд ингэж хэлсэн байна шүү дээ. Муу санаа бие отно гэж хэлж шүү дээ. Муу санаат бие отно.
сайн явах санааны их гэж шүү дээ. Сайхан санааны үзүүрт шарт тос гэж шүү дээ. Сэтгэлийн хүчээр мянгыг биеийн хүчээр ганцыг ингэж шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд одоо хөшөө зөндөө үг бас гарч ирэх баг. Тэгвэл шүү дээ муу санаад бие отноо гэдэг шүү дээ. Бие отно. Ээж одоо юу гэсэн үг вэ? Муу санаа гэж юу хэлж байгаа? Тийм өөрийнх нь сэтгэл. Тэ? Сэтгэлийг хэлж шүү дээ. Нөгөө муу бодлуудын маань хэлж байна. Ил дал тухамсартай байгаа тэр сөрөг програм сөрөг сэтгэлийн шархуудыг хэлж байна, гомдлыг хэлж байна, уур бухимдал бүгдийг чинь ингээд бүгдийг нийлүүлээл муу санаат гэж илэрхийлж шүү дээ. Муу сэтгэл тий. Тэгвэл бие отно. Отно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тарганы нүхнээс ингээд тарууг гарч ирэхэд нь отож жагаад гараад ирэнгүүт нь буудаад унгаахыг отно гэж байгаа зү тий. Урах тавиад, хавах тавиад ингээд отож зогсож жагаад зэлшгүй өнөөс нь учрах тийм зүйл. Тэгвэл надад байгаа, миний сэтгэлд байгаа тэр муу зүйлүүд. Жишээ нь өөр байж шүү дээ бид нар. Өөр байж байна. Эсвэл бол гомдол байж байна. За эсвэл айц хүйц бас байж болж байна. Айж юм яаш. Эсвэл сэжиглэх байж байна. За тэгэл ингээл санаа зовсон янз бүрийн сөрөг бодлууд ингээл бодож байна тий. Энэ бүх сөрөг бодлууд чинь бие махбодоо буудах гад үлээгээд байж шүү дээ. Нам буудаж унгаах гад агнах гад хин нэгэн биш вэ шүү дээ. Муу санаа бие отноо гэдэг чинь бодомор үг байгаа. Тэгээ манай монголчууд ингээд хэлцэл юм байна шүү дээ. Тэгвэл тэгж шүү дээ. Санаа мууд яван хатнаа гэдэг. Өнөөдөр ингээд хүмүүс бол ингээд тэ нэг тийм нэг жоохон болох өртөхгүй аргаар яаж хийж чад нэг мөнгө олгоод эрх ашгаан болгоод ойр зуртаа ингэж байгаа хүнийг бол ер нь баг ингээд нэг болж ийн гэх хандлагаар хардаг болчиход шүү дээ. Окей болж ийн. Тэгээд илүү нэг жоохон үнэн шудраг байдлаар хөөрхий ингээд нэг хөдөлмөрөөрөө тэ хүнд хохирлгүйгээр ингээд явж байгаа хүнийг чи баг арчаагүй байна. Ямар нэгэн улгаа зэлгийг хийгээч болсон чи нэг унаа машин аваад ингээд амьдралаа өдлөөсөнгөө гэх маягтай нэг юм хандлага бид нар чинь хүмүүс гаргадаг болчиход шүү дээ. Тэгвэл Монголын ард түмэн чинь өвөг дээдсүүд юу гэж хэлсэхээр муу санаа бие отон санаа мууд яван хатна гэж хэлчихдэг шүү дээ. Тэр хүмүүс тэр одоо нэг тийм болох утгагүй аргаар ингээм амьдралаа ахыгаа янзлаад байгаа хүмүүс бол яг л ойр зууртаа болж байна. Одоохондоо болж байна. Тэгвэл яван хатдаг л байхгүй юу да. Яван хатдаг л байхгүй юу. Бид нар ингээд жоохон урт хугацаанд нь харж чадахгүй байгаа байхгүй юу. 5 жил, 10 жил. Одоо өнөөдөр те би 10 жилд байх үед байсан тэр одоо ингээл болох утгагүй юм хийжсэн хүүхдүүд байна те. Тэг өнөөдөр ямар байгааг ингээл харахад бол хэцүү л байгаа байхгүй юу. 10 жилд ингээд атманууд ингээл намайг ингээд дэглэгдэг атманууд байдаг байсан. Тэг өнөөдөр тэр атмануудын заримтай ингээл таарж ахад чинь ингээл архинд орцсон ч юм уу, орон шоронд орцсон ч юм уу. Намайг дээрэмдэл сургуулийн болон зогсоож байгаа л тэг миний ингээл зүүж өсөн цаг магийг дээрэмдэл ингээл ингэж ийсэн тийм атманууд гээл нэгт нөхдүүд байлаа л да. За хамгийн наацхан жишээ нь юм. Тэгээ нэг жоохон 10 жил 20 жилийн дараа ингээ хараад үзэхэд тэр хүний сэтгэл гэдэг юм нь ямар байсан юм. Тэр үнэхээр ингээд хатцсан л байгаа байхгүй. Гэхдээ тэгвэл үнэхээр нэг тийм сайхан буянлаг зам мөрөөр явж байгаа хүн байл л да. Явах тусам цаг хугацаа явах тусам тэр хүн үнэхээр дэлгэрж байгаа байхгүй. Таргалж байгаа байхгүй нэгэсэнд хатаагүй байгаа байхгүй. За тэгвэл дахиад бас тэр сайн санааны үзүүрт шарт тос гэж шүү дээ. Бид нар ер нь энэ монголчуудынхаа энэ өвд эцүүдийнхээ хэлсэн үгийг яагаад ингээд утгыг ухаж ойлгож өөртөө ингээд сэтгэлийн засал болгож яагаад авдгүй болоо гэж би бас их гайхдаг. Монгол одоо ингээд хичээл номон дээр бодвол нөгөө боловсролын систем бодвол үзтгэл байх л да. Гэтэ ингээд утгын задалд шинжилж ингэдэг юм уу юу гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Ийм үгүүд бичээл уран зохиолын ном дээр уншаал өнгөрдөг тий. Тэгээ сайн санааны үзүүрт нь шаардсан гэж байгаа юм. Үзүүрт нь шаардсан. Тэгвэл шаардсан гэдэг чинь ямар бүтээгдэв вэ? Шаардсан гэдэг бол байна шүү дээ. Хөрс байна тий. Байгаль дэлхийн одоо хөрс байна. Хөрсний шимийг сороод өв сургаж шүү дээ. Ногоо оргож.
тэр ногоог мал идчихээн тий. За тэр ногооны шим шүүсийн сороод мал чинь сүү болгож байгаа юм. Тэгээ сүүг нь буцлагахаар сүүний шим нь өрөм болоод тогоон дээр тогтож байгаа юм. Тэр өрмийг хамж аваад буцлагахаар тэр өрөмний дахиад шүүс нь шарт ус үст. God энэ байгаль дэлхийн ертөнд цорвоо гэж нэг хамгийн ерөөсөл дээд зэргийн шим шүүс чинь шарт ус юм шүү. Тэгвэл сайн санааны үзүүр шарт тус гэж шүү дээ. Сайн санаа тийм сайхан юм шүү. Сайхан санаа чинь тийм сайхан юм шүү. Тэгээ үзүүрт нь гэж яагаад хэлж байгаа юм? Үзүүрт нь. Үзүүр гэхэлэр ч одоо нэг ингээл энэ дороос нэг ингээл нэг юм зухуугаал нэг үзүүрэн зухуух нь л да тий. Тэн дээр нь ингээ шарт тус гэж байгаа байхгүй. Үзүүр. Сайн санаа нь боловсроод ирэхээр яг үнэ. Тэр үзүүрт нь зухуугаад байгаа тэр зүйл нь бол шарт тус аюу гоё байна тий. Маш дээд зэргийн тийм шим шүүс үзүүр дээр нь байна. Тэрний ууг язорт нь юу байгаа ингээ харахаар сайн санаа байхгүй. Бидний энэ сайхан сэтгэл гэдэг энэ юм чинь байна шүү дээ. Ингээд үзүүрт дээр нь тийм сайхан зүйл болгож харагддаг байхгүй. Тэгээ эсрэгээр нь хоёлаа аваад үзэл та одоо муу санааны үзүүртэг бол юу байх? Шарт туслаа байхгүй бах тий. Тийм шүү дээ. Магадгүй одоо баас байж магадгүй. Тэ. Тэгэхээр тэр цаад бид нар бол ингээд өнгөц хараад байна шүү дээ. Зөвхөн шарт тусын олж хараад байна тий. Цаад ууг язорт нь юу байд юм бэ гэхлээр сайн санаа байгаа. Тий. Сайн санаа байгаа. Гэтэл чин бид нар яаж байгаа вэ гэхлээр ингээд сайн санаагаа байна шүү дээ. Болохгүй буруу муу юм шиг ботцсон. Тэгээ сайн санаатай байгаа зөв шудраг явж байгаа эсвэл бол бусдад сайхан өгөөжтэй тустай юм хийгээ бүтээгээд ингээ явж байгаа хүмүүсээ бараг эсрэгээрээ адлах гад бараг эсрэгээрээ одоо үл дэмжих хандлагатай. Муу санаагаар ингээд явж байгаа тэгээ нэг хэдэн төгрөг олцсон хүнийг бол шүтэх хандлагатай. Ийм зөвгөө буруу гэж бодцсон, буруугаан зөв гэж бодцсон ийм байхаар бид нэр одоо энэ хөл толгоогоо олохол байл шүү дээ. Өөр юу болох вэ? Тийм. Гэхдээ тэгвэл эний чинь бол энэ монголчууд чинь хэлцэл биш. Тийм ээ. Ингээл 2 3 хол үг хоёулаа авлаа шүү. Харин тий. Тэгэхээр энэ байдлаар бол таны дөрөвний асуусан тэр энэ сэтгэл гэдэг зүйлд байгаа шид хүчийг яаж гаргах юм бэ гэх юм бол угасаал цаг хугацаа ингээл харуулдаг л байгаа байхгүй тий. Энэ чинь монголчууд хэлцэл байгаа байхгүй. Тэгээд одоо юу штэ ингээд ярихаар бол их амархан санагдаад байна. Одоо сайн юм санаалах юм бол одоо сайхан амьдрчих юм байна. Жоохон онцгүй юм бодох юм бол муу амьдрах юм байна гэдгийг ингээд хүн болгон мэддэг тий. Тэгсэн ирнэ яг энийг амьдрал дээрээ яг ийм одоо тэр сэтгэлээ яг зүв байлгаж ерөөсөж чадахгүй байгаа байхгүй юу. Орчин тойрон иргэн тойронд дандаа л нэг шөөмжилсэн, буруутгсан сэтгэл дундуур ийм ханамжгүй мэдрэмжүүд нь ингээд байгаад байгаа болохоор одоо ингээд байгаа байхгүй юу. Жишээ нь ингээд сэтгэлээ засъя гэхээр үгүй би уг нь ингээд сайхан сэтгэлтэй байхгүй юу. Тэгээд уг нь муу юм бодохгүй гэж хичээгээд байгаа. Гэтэл энэ батаа ерөөсөө болохгүй байна. Тэгэл ингээд уурлах тий эсвэл бухимдах бурууг нь хэлхэл тийм асуудал бий болоод байна гэдэг байна шүү дээ. Энэ дээр одоо яг яаж одоо сэтгэлээ зөв чиглүүлж эхлэх үү? Яг зөв. Надад ч ёстой гоё асуулт байна тий. Одоо яг эн чинь л бидний ингээд гол сорилт гэх юм уу? Бидний ерөөсөө ингээд ажиллах ёстой. Хөгжихийн тулд хүн одоо дараагийн түвшинд гарахын тулд хөгжихийн тулд яг энэ дээр л ажиллах хэрэгтэй. Энийг л ингэж өөрчлөх хэрэгтэй байна л. Тэгэхгүй бол бид нар яаж нэхлээр хитрхийх мэдлэг авч байна. Зүгээр л ингээл мэддэг аваад юм сураал байна, мэдээлэл сонсоол байна тий. Тэгээ энэ өгнүүдийг шеэрлээд тий. Хаста сайн явах санааных шүү гэж бичих юм бол баахан шеэрлэнэ. Гэтэ яг өөр дээрээ ингээд тэр энэ зүйл маань дадал болж өөрчлөгдөхгүй. Тэгэхээр түрүү яасан. Хүний сэтгэл гэдэг бол өнгө хэсэгтэй, далд хэсэгтэй. Далд хэсгийг нь далд хомсроо гэж нэрлэдэг. Өнгө хэсэг нь бол бодол. Бид нар бол бодол дээрээ хитрхийг ажилдаг. Бодол дээрээ. Одоо ингээд та хоёрын ингээд яриа мараа бол дандаа бодлын өнгөц хэсэг явж байгаа. Тэгвэл далд ухамсарын тэр цаад хэсэг нөгөө бодлыг чинь ундраадаг хэсэг те. Тэр хэсэг бол бодлоор биш мэдрэмжээр ажилдаг. Мэдрэмжээр ажилдаг. Сэтгэлийн уг язорт нь
даалд ухамсар байгаа. Даалд ухамсар дандаа мэдрэмжээр ажилтдаг. Тэгээ та тэгж сууж штэ. Яаж тэгвэл одоо ингээд мэдээд байгаа. Би бол сайхан сэтгэлтэй даанч энэ бат болохгүй байна. Сайн бодох гээд байгаа. Тийм. Батаас болоод би муу юм бодоод байна. Тэгээ энэ юу харуулж байгаа вэ гэхээр бид өөрөө өөрсдийнхөө энэ ухамсар сэтгэлгээний эзэн биш болцсныг харуулж байгаа байхгүй. Бат одоо тий бат таны тархин дотор ч гараа хийж байгаа л ингээл муу бодолтой ирж тавиал муу юм бодуулаад ингээд байгаа биш үсттэй. Бат таны бодлыг удирдах чадахгүй шүү дээ. Эзэж чадахгүй. Тэгвэл бат муу юм бодуулаад байгаа биш. Харин би батыг харж миний муу юм боддог тэр нэг муу програм хөдлөөд байна гэсэн үг болж таарч. Гэхдээ тэгэхээр л бид нар өөрөө өөрсдөө ажиллаа өөрийгөө засах хэрэгтэй болчиход байна. Ингээд бат намайг муу юм бодуулаад байна гээл батыг буруутгасаар агаал батын талаар сөрөг бодол бодлосоор байгаа. Батын талаар сөрөг бодолтой хүн бий болчихж байгаа байхгүй. Тэгвэл энэ сөрөг бодол гэдэг юм чинь нөгөө өөрийн чинь сайн хүн муу хүний чинь шийдээд байгаа сэтгэл чинь л واخгүй. За ингээд яг уу тэр өнгөц бодол дээрээ бид нар бол ажиллах биш сэтгэлийг засахыг бол илүү мэдрэмжтэйгээ тулж ажиллах хэвээр. Энийг бяцлаглаар хамгийн сайн. Бяцлаглаар л хамгийн сайн гэж би баттай хэлж чадна. Сэтгэлийг шинжих, сэтгэлийг мэдрэмжээр нь шинжиж засах энэ бяцлал бол хамгийн үр дүнтэй. Тэгээ бяцлаглын олон төрлүүд бол байна л да. Гадуур бол янз бүрийн бяцлаглууд байна. Нийтлэг бяцлаглууд бол ерөнхийдөө төвлөрөх чадрыг бол сайжруулж байна шүү дээ. Төвлөрөх тэ одоо бодол санаан дээрээ нэг бодол дээрээ байж чадах энэ ур чадварыг бол төвлөрөх чадвар. Энэ чадварыг бол ерөнхийдөө бүгдээрээ ингээд сайжруулна, аль ч бяцлал сайжруулна. Гэхдээ яг сэтгэлэн барьж авч шинжиж засах энэ бяцлал бол яг хувь хүн өөрөө чинь яг сэтгэлийн чинь тэр нөгөө нэг асуудал сэтгэлийн тэр зовнил, муу ааш араншин, муу бодол тэр бүгдийг чинь засаж чадах бяцлал бол сэтгэлийг шинжиж засах тийм бяцлал байна. Ингэж сэтгэлийг өөрийгөө дотроос нь гэж боловсруулж сэтгэлээ шинжиж засахгүй бол нэг л их бяцлал хийсэн хүн, нэг л их намаар явсан хүн. Гэхдээ яг өөрийнх нь дотор байдаг тэр асуудлууд бол хэвээрээ нөгөө шаналл, бухимдал, тэгэл уур, гомдол, харуулсал тэдэр нь ингээд дотроо бол хэвээрээ байж идэг. Тэгээд ингээд яваад байх тэг чинь амьдралынх нь асуудал бэрхшээлүүд нь хэвээрээ байж идэг те. Нэг ийм л болчих гээд байгаа юм шиг л байдаг л да. Би бас одоо ингээд янз бүрийн бяцлал хийгээл явж байхад бол би өөрөө ч гэсэн бас тийм асуудалтай тулгарч ирсэн. Тэгэхээр энэ сэтгэлээ шинждэг бяцлаглыг хүн өөрөө хийгээд сурчих уу? Ер нь ингээд төвлөрөөд бяцлал хийгээ яваад хаар сурчих юм уу? Эсвэл хин нэгэн хүнтэй хамтарч хийж ээж үр дүнтэй байх уу? Эсвэл сайн одоо яг тийм сэтгэл шинждэг бяцлалууд яар хичээллэх ч юм уу тэгвэл яг хүн өөрөө хийж тодорхой ур чадваруудыг эзэмшүүл мэдээж хүн өөрөө хийж болно л тоо. Гэтэ анхандаа ямар ч юмыг анханд нэг тийм чиглүүлэгч хэрэг болдог шүү дээ. Чиглүүлэгчтэй байвал илүү хугацаа төтөлдөг шүү дээ, тий. Манай монголчууд чинь явж үзсэн хүнээс тэг явхаасаа өмнө явж үзсэн хүнээс газар асуу гэдэг шүү дээ. Явсан хүнээс газар асуу гэж. Тэгэхээр яг өөрийнхөө сэтгэлийг шинжихийн засах энэ бяцлаглалын аргуудаар хичээллээ тодорхой хэмжээнд үр дүнд хүрж байгаа тэр хүмүүсүүдээс чиглүүлэг заавар зөвлөгөөг нь авж байгаа. Тэгээ өөр дээрээ хэвлэл илүү үр дүнтэй болох байх л та яг. Бид нар бол бас энэ одоо одохгүй сэтгэлийн шийдгээд бид нар бас нэг тийм бяцлаглалын яг ингэж өөрийнхөө сэтгэлийг шинжиж бяцлаглаар засах ийм сургалт зарлж байгаа. Тэгээ манай эдгэрлийн тасгалжуулалт гэдэг энэ хөтөл рүү итгэжсэнтэй яг одоо өөрийнхөө сэтгэлийг шинжих, өөрийгөө дотроос нь сэтгэлээ хангаах, сэтгэлээрээ хүчрэг болох ийм зүйлүүдийг хийж л явдаг л та. Тэгэхээр одоо тэр сэтгэлийг далд ухамсарын аргаар буюу бяцлаглалын гүн төвлөрлийн аргаар засаж ээж бүрэн эдгэрхэн шүү дээ, тий. Сэтгэл засал маягаар
одоо ингээд нөгөө сэтгэл зүйчдэр очиод бас асуулж байгаа шүү дээ Тий. тэр нь ер нь ямар бол сэтгэл тий. Мэдээж байж болно. Энэ манай монголчууд бас сэтгэл зүйчдэр очдог нэг юм соёлтой болох хэвээр. Тэгвэл сэтгэл зүйчдэр очивол хамаагүй хэлбэрхэн тэр зовлонгоо асуудлаа шийдчих гээд байгаа байхгүй юу? Гэхдээ одоо төрсөн ах トゥ хоёр ингээл хоорондоо муталцсан байна шүү дээ. Тэгээд төрсөн ах トゥ хоёр ингээд нэг бие биенийгээ гомдоол зэвүүцээл те гэж одоо эд хөрөнгөч байдаг юм уу янз бүрийн юм дээрс болоод асуудал үүссэн. Тэгээд 10 жил явуул 20 жил явуул ч юу гэсэн ямар аимшигтэй тий. Чи ямар их сэтгэлийн зовлон бэ? Гэхдээ тэгвэл яагаад вэ сэтгэл зүйчдэр очиод нөгөө эдэн удаа уулзаад тэгээ нэг сарын дотор шийдчихэлтэй гэж чинь. Яах юм тэр гомдол харуулслыг тээж явж өөрийгөө мах ясаан зовоож яах юм тий. Сэтгэл зүйчдэр очиод энэ асуудлаа шийдэхэд бол хамаагүй тус нэмэртэй. Хамаагүй тус нэмэртэй. Тэгээ бясалгалын аргаар гэж байгаа нь юу вэ гэхээр илүү цаад гүн нарийн даалд ухамсарт байгаа тэр бүр шалтгааныхаа нүүднээс те нэлээд тийм гүнзгий төвшөнд засал болгох арга л та. Энэ аргаар өөрөө ингээд хичээллэхэр хүн өөрөө өөр дээрээ ажиллах, өөрийнхөө тэр нэг ухамсар сэрнэ гэж яриад байгаа шүү дээ. Ухамсарын сэрэлт өөрийгөө анзаарах, мэдрэмжээ хянах, өөрийгөө засах тэр нөөц боломжууд нь хамаагүй өндөр тавигдаад л байгаа л та. Тийм. Яг нөгөө сэтгэлээ ингээд засаад эхэлсэн хүн болвол жинхэнэ нөгөө одоо ерөөсө бүх зүйл надаас хамаарат байгаа юм байна гэдгийг ухаарад тэгээд өөрийгөө ухамсартайгаар чиглүүлээд ямар үг сонгож ярих уу, юунд итгэж үнэмших үү гэд тэгээд одоо аливаа юмд хандахдаа ямар яаж хандах уу гэдгээ ингээд мэдээд авчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр таны бясалгалд одоо ингээд сэтгэлийн шийд хөтөлбөрт ороод одоо тэрнээс өмнө сая сэтгэлийн шийдгээд 5 хоногийн сэтгэлийн хүчээ мэдэр. Тий. Хүчээ мэдэр тий. Тэрэнд орсон хүмүүс гайхалтай үр дүнгуудыг бас ярьж ирсэн. Тий яг үнэ тий. Хүний энэ сэтгэл гэдэг юм чинь угаасаа ерөөсөн хасар их хүчтэй. Тийм оршихуй юм байна л да. Хасар их хүч чадал юм байна ерөөсөн. Маш их хүч чадал. Энэ хүч чадлаа бид нэр бол хитрхи үнгүүдүүлж байна. Хитрхи үл хойшоож байна. Гэхдээ одоо маргааш ингээл нэг ажил амжуулъя гэж бодъё л доо. Ажил амжуулах гэж байна гэж бодъё. Тэгвэл нэг хүн заавал би маргааш энийг ястаа хийхгүй л болохгүй шүү дээ гэдэг ингээл жоохон зориг хүчээ сэтгэлийнхээ хүчийг жоохон гаргая. Нөгөө нэг хүн яах вэ гэхээр за яхаа маргааш болох үстэй гэж байж тий. Гэхдээ энэ хоёр хүн дээр чинь л ингээл сэтгэлийн хүчийн ялгаа байна уу? Байна. Маргааш хэнийх нь ажил бүтгэхийн ойлгомжтой л дүр зураг өнөдр харагдчих шүү дээ. Тэгээ бидний энэ ажил амжилт бүх зүйл маань дотоод сэтгэлийнхээ энэ чадал нөөц бололцоог хэрхэн гаргаж яахаас ажил төрөл маань шиг л тэр мөнгө төгрөг маань тэр дотроос өөрөөс маань ламаад тэр үтгэл эдгэрэлч гэсэн л дээ тэр өвчнөө эдгэж болж байгаа. Энэ дэлхийн нийт дээр одоо энэ сэтгэлийн хүчийг ашиглаад эдгэрдэг энэ арга барил чинь бол цоо шинхэн нэг юм салбар болоод маш хүчтэй гарч ирж байна шүү дээ. Одоо удахгүй бол ер нь улс орон болгон маш их дэлгэр болох байх л да. Сэтгэлийн хүчээ мэдэргээд манай тэр өнгөө сургалтын групп байж байгаа. Тэр группэд ороод 5 хоногийн тэр нэг хичээл байгаа шүү дээ, тий. Тэр хичээлийг сонсоход яаж өөрчлөгдсөн тухай тэр комент постууд л ингэж байж байгаа л. Сонин гайхамшигтай би өөрөө хүртэл гайх тийм үр дүнгуудыг хүмүүс гаргаж байгаа байхгүй. Тэнд яагаад вэ нэхлээр тэр 5 хичээлдээ тэнд нэг 6 7 хичээл байгаа хаа 8 хичээлж байгаа юу тэр групп дотор маань тэр хэдий хичээлдээ биш байгаа байхгүй. Тэр хичээлийг сонсоод тэр хүний өөрт дотор байгаа дотоод сэтгэлийнх нь тэр хүч чадал сэрж хасж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүний чинь өчнөө жил өвдөөд эдэхгүй байсан өвчин нь эдэгчж байна. Өчнөө жил хямраад болохгүй байсан сэтгэл нь өөдрөг цоглог болж байна. Ажил төрөл нь бүтэж байна гэх мэт. Ийм одоо хачин сонин үр дүнгуудыг гаргаж байгаа юм. Тэгээд тэр олон хүмүүс тасагдж гин гэдэг чинь тэр хэмжээгээр энэ тухайн хүнээс болоод орчин тойрны хүмүүс бас өөрчлөгддөг шүү дээ тий. Энэ хүний сэтгэл одоо муу байгаагаас шалтгаалаад нөгөө хүн хажууд өвдөж зовоодог ч юм уу, ааш нэвдэрч зовоодог ч юм уу тий. Гэх мэтэр ингээд
орчин нөхцөл нь бас ингээ хуурчдаг. Гэтэл энд хүн сэтгэлийнхээ шидийг болоод сэтгэлээ эдгэрүүлээд ингээд эхлэхэд орчин тойрон бас мэдээд засагддаг. Тийм шүү дээ. Үнэхээр орчин тойрон бол маш сайхан болдог. Тэр бол ерөөсөө амьдралаар батлагдана. Бид нэр ерөөсөө л ингээд эргэн тойрны хүмүүс маань биднийг зовоогоод байна гэж ингэж антуу хуурамгаар буруу боддог. Энэ бол том эндүүрэл байдаг. Яагаад гэвэл тэр хүн таныг зовоогоод байгаа биш. Харин таны дотоод сэтгэл чинь өөрөө өөрийгөө зовоогоод байгаа. Тэр хүн за нэг ууралж байгаа нэг хүн байя гэж бодъё л да. Тэгээ уурлаад намайг ингээд элдвэр муугар хэлж байгаа нэг хүн байна гэж бодъё л да. Тэгвэл тэр хүний уурлаад надад муугар хэлж байгаа үг нь намайг зовоож байгаа биш. Миний сэтгэл өөрөө тийм үгүүдийг сонсоод зовж байгаа байхгүй. Тэр хүний уурлаад хэлж байгаа үгүүд нь муухай үгүүд нь намайг ингээд миний бие рүү ингээд хотоо шөвгөр сичээгүй үстэй. Зүгээр л үг үстэй тэр үгүүд тэр чинь. Тэр үгүүдийг би сонсохороо тэгж хямардаг, тавгууртдаг тийм нэг юм надад байна л гэсэн үг байхгүй. Тэг би хүмүүст бол хэлдэг. Тэр хүн таныг зовоогоод байгаа биш ээ. Тэр хүний тийм үгийг нь сонсоод би зовоод байна гэж. Тийм үгэн дээр миний сэтгэл шархлаад байна гэж хэлэх хэрэгтэй гэж. Тэг ингэж хэлвэл арай нэг өөрөөсөө надад бас асуудал байна гэдэг хүмүүс ухаарах. Би энэ хүн намайг ойлгохгүй байна биш. Би энэ хүнд ойлгуулж чадахгүй байна гэж хэлээч. Өөрөөсөө хамаарна. Өөрөөсөө тий. Бид нар ч нь бол ерөөсөө яадаг гэхээр бүх зүйл болохгүй байгаа бүх зүйл бусдын буруу шүү дээ. Тий. Тий. Дандаа бусдаас олж зовоод байгаа тэр ч болохгүй, энэ ч болохгүй, нэг юмнаас олж зовх гээд байгаа. Өөрөө л нэг л их хохирсон зовсон хүн л яваад байгаа шүү дээ. Өөрөө юу ч ямар ч буруу байхгүй. За. Тэгэхээр одоо сэтгэлийнхаа хүчийг ашиглая гэвэл одоо хамгийн түрүүнд та ингээд яг одоо тэгвэл би яг юунаас эхлэх вэ гэж бодож байгаа хүнд юу гэж зөвлөх вэ? Сэтгэлээ өөрчлөе гэдэг. Ашиглал үзэх хэрэгтэй тий сэтгэлийнхээ хүчийг ашиглаад. Түрүүний та бүхэн ярьсан шүү дээ. Би ерөөсөө л нэг энгийгээ нэг хатуу шийдвэр гаргаад үзэх хэрэгтэй хүн. Ер нь энэ хүний энэ дотор байна шүү дээ. Даалд ухамсар, дотоодын сэтгэл гэдэг маань маш их хүч чадал байгаа маа. Маш их хүч чадал. Энэ дотоод сэтгэлийн энэ хүч чадал чинь ямар ч эмнээс илүү. Ямар ч биш дээ, тэ. Багад зэвсгээс илүү. Ямар ч одоо олон хүнийг цуглуулснаас илүү тийм их хүч чадлыг дотоод сэтгэл маань гаргаж чадчихна. Ямар ч эм тангаас илүү байгаа нь яаж харагдаж байгаа гэхээр манай тэр 5 хоногийн сургалт байгаа сэтгэлийн хүчээ мэдэр гэдэг ингээд 5 хоногийн сургалт. Үн төлбөргүй сургалт руу ороод тэн дээр нөгөө эдгэрлийн мантра, эрчимтэй эдгэрлийн мантра гэдэг байгаа л да. Чин зүгээр л одоо би эрчимтэй эдгэрч байна гэсэн иймэрхүү татамжтай үгүүд байж байгаа. Тэр үгүүдийг сонсох бол яаж байгаа вэ гэхээр ямар ч эм тангаас илүү бие махбодд нь тэр хүмүүс нөлөөлж чадчих واخ. Бид нар бол эрүүл мэндэ ингээл эм уужил эрүүл мэндэ сайжруулна гэж бодоод байгаа бол сэтгэлийн дотоод хүч маань бол ямар ч эм тангаас илүү хүчлэгтэй байгаа байхгүй. За тэгвэл яаж ингээд ашиглах вэ гэх юм бол эхлээд өөрийнхөө сэтгэлийн хүчээ ашигласан тэр хүчээ өөрөө эхлээд мэдэрчих хэрэгтэй. Би бол ингэж зөвлөдөг. Нэг үр дүн. Урд өмнө. Яг тэгэхээр бид нар аль хэзээ тэр сэтгэлийн хүчээ мэдэрсэн байдаг байхгүй юу? Юмн дээр ашигласан хэрэгжүүлсэн байдаг байхгүй юу? Тэрийгэ бодоо за би чинь яалаа. Тэгээ юу гэж бодож хүсдэг байлаа. Тэгээд яагаад энэ зүйл маань биелсэн бilé? Тухайн үед би яг яаж хүсэж бодож төсөөлж исэн бэ? Яаж зориг тавьж исэн бэ? Тэгсэн чинь энэ биелсэн юм байна. Харин би тэгж бодож төсөөлж зорж исэн зүйл маань бол биелээгүй байгаа юм байна. Гэх мэтлэнгээр өөрөө өөр дээр эхлээд нээлттэй хийх хэрэгтэй. Өөрийнхөө амьдрал дээр. Өнгөрсөн туршлагаасаа яг зөв тийм. Тэгвэл хүн яах вэ гэхээр тийм байна. Би тэгж чадчихсан юм байна гэдэг ийм ухамсар
мэдлэг үүсэж шүү дээ. Тийм байна. Миний сэтгэл хүчтэй юм байна. Би чадчихсан юм байна. Тэгвэл одоо би чадна гэж ингэж хэлэх хэрэгтэй. Би бол зүгээр ингээд нөгөө олон хүнтэй ажилтдаг учраас маш их юм бишээ ингээд сонсдог байхгүй юу? Маш их жишээ сонсдог. Саяхан одоо ингээд болж байгаа үйл болсон үйл явдал юу болсон бэ гэхээр нэг 16 7-той байх үед нь ах эгч нарын тэр дүүнрээ харуулдаг байсан байна л да. Дүүнрээ харуулдаг байсан. Тэгээ дүүнрээ харуулахаар нөгөө чинь яг тэр өсвөрийн охин чинь ингээл гадуур дотор зугаалал бас ингээл явмаар байдаг те. Бас нэг найз залуутайч болд юм уу яадгийг ингээл үерхэж нөхөрлөдөг ч юм уу ангийнхан ингээл явмаар байдаг. Дүүгээ хар гэж ялах хөхөд харуулдаг байхгүй юу? Тэгээ тэрэнд нь их уурж бохимддаг гэж. Тэгээд би өстө энэ хүүхэд гэдэг чинь ямар юм ядаргаатай юм байд юм бэ гэж. Тэгээ чи ч гэсэн том болоо хүүхэд гаргана штэ гэж нэг нь хэлж л дээ. Тэгт нь гүү би ийм сталаатай би тэгэхэд ч хүүхэд гаргахгүй гэл. Тэгж. Тэгээ тэр хүн одоо ингээд 40 хэдтэй 50 төгсөж байна. Одоо ингээд 46 7 хүрч байгаа юм байна. Өнөвчний хорд хавдраар унтсан байна. Тэгээд одоо бол ингээд гадагшаа явж имжлүүлнэ гэдэг ингээд явж илээ. Тэгээд бид хоёр ингээд уулзаад ярилцахад бол сэтгэлийн хүч чинь тэр юм аа. Ийм аюултай, сөргөөр нь ашиглавал ийм аюултай. Энийгээ бид нар мэдэхгүй байгаа байхгүй юу? Өнөөдөр өндгөвчний хорд хавдар юунаас болдгийг гэхээр нэг баахан гадаад шалтгаан яриад нян вирус гэл ингэж л яа тийм шалтгаан болвол жоохон те нөлөөлсөн байж болно. Гэхдээ үндсэн шалтгаан нь тэр 30 жилийн өмнө явж байгаа байхгүй. Тэр нөгөө мэдрэмжээр суудаг гэдэг тааш. Тэр их тийм хүчтэй мэдрэмжээр би дахиж хизээч би хүүхдтэй хизээч болохгүй гэж. Тэр хүүхд гаргаагүй. Одоо бол хүүхд гаргаагүй. Төр тэнд үүссэн байсан мэдрэмж хүүхдгүү болгох 70 тухамсар ингэж ажиллаж байна. Энэ би маш олон жишээ ярьж болно ганцхан. Тэгэхээр ингэж сэтгэлийн хүч гэдэг юм чинь өөрчлөлт шүү дээ. Агуу хүчтэй. Тэгвэл энийг бид нар яах вэ гэхээр манай эдгэрлийн дасгалжуулалтанд оролцож байгаа хүмүүсд болон сургалтанд оролцож байгаа хүмүүстэй би юу зөвлөдөг вэ гэхээр яг энэ шиг сэтгэлийн хүчээ ингэж мэдчих. Сөргөөрч байсан би бас ийм болсон байж тээ. Яг үнэн тий. Сөргөөр ингэж чадсан байж тээ. Тий. Би өөрийгөө ингэж өвчлүүлж чадсан байна. Тэгвэл одоо яах юм? Би өвчнөө эдгэж чадна. Өвчнөө эдгэж чадж байгаа юм чинь яах юм? Гэхдээ энэ сайхан амьдралыг бүтээл л. Тэ? Ерөөсөө хүн болвол ингээд сэтгэлийн хүч мөч гээл ингээд ярихаар холоос нэг юм хайгаад байх ерөөс ирэх байхгүй. Зүгээр л хүн одоо энэ подкастыг ингээд үзэж байгаа хүн подкаст үзэж дуустдаг юм уу эсвэл подкастаа зогсоож агаад хоошоо наалт суугаад бодох хэрэгтэй. Миний ямар сэтгэлийн хүч, бодлын хүч биелсэн байна. Би юу хийж бүтээсэн байна. Тэр хийж бүтээсэн зүйлээ би урд өмнө нь яаж хүсэж бодож өөртөө тэр сэтгэлийн хүчийн үр суулгаад түүнийгээ хүртсэн байна. Энийг нэг хоошоо суугаа сайхан бодож үзэх хэрэгтэй. Тэгвэл яах гээд байгаа юм бэ гэхээр энэ тэндээс гаднаас юм хайхгүйгээр өөрийнхөө амьдрал туршилгаар би ийм хүчтэй юм байна. Миний сэтгэл дотоод ухамсар маань ийм их хүчтэй юм байна. Би ингэж чадсан юм байна гэдгийг баталгаа нотлогоотойгоор өөр дээрээ мэдэрч авах гэдэг байна. Тийм. Тэгэхээр одоо яг ингэж болохоо байцсан хүн гэхээсээ илүү одоо ерөөсөө бүхий салбарт байна шүү дээ. Сурагч, оюутан, залуучууд одоо юу гэдэг амьдрал дээр шийдмээр байгаа бүх зүйл дээрээ сэтгэлийн хүчийг ашиглаж болох нь. Сэтгэл гэдэг тэгэхээр нөгөө хүмүүс ихэвчлэн нөгөө сэтгэл зүйн асуудалтай болцохоор ингээд нэг сэтгэлээ засна ч гэдэм юм. Эсвэл нэг өвдчхөөрөө сэтгэлээ засна гэж ойлгоод байгаа шүү дээ, тий. Гэтэл бүхий л зүйл дээр сэтгэл гэдэг зүйл орох юм байна. Тэгээ яг зөв. Үнэхээр бид нар бол сэтгэл гэдэг ихлээр сэтгэл гэдэг энэ ойлголтоос хэтэрхий их төөрцсөн байна шүү дээ. Тэгээ нэг тийм нэг сэтгэл зүйн асуудалтай хүмүүсээ л нэг ярих сэдв. Би бол сэтгэл зүйн асуудалгүй юм чинь зүгээргээд ингэ явж байгаа алаа болох гэдэг шүү дээ. Бүгдээрээ тий. Тэгтэл чинь энэ бол зүгээр таал бүрт хэн бүхэн хүн л юм бол сэтгэлтэй. Тэгээд хүн л юм бол сэтгэлийн амьтан.
Тэгээ сэтгэлийнхээ хүч чадлыг ашиглаж чадж гэнэ үү? Эсвэл сөрөг зүйл дээр ашиглаад явж гэнэ үү гэдэг ингээд тавтид яаны сэтвчид хүн болгонд хамаатай юм болохоос биш. Сэтгэл зүй гэдэг энэ асуудал маань хүн болгонд хамаатай асуудал болохоос биш. Тэгээ шараадны эмнэлэгт байдаг л нэг хэдэн эмчнэрийн асуудал биш аахгүй. Шараадны эмнэлэгт байгаа нэг хэдэн өвчтнүүдийн асуудал биш байгаа аахгүй. Гэхдээ ерөөсөө ингээд манай нийгэм биш дээ. Яг нэг нөгөө хэлгээд нийгэм тэр яриа сэтгэл зүй асуудалтай болсон байхгүй. Яг яасан юм тэр. Хүмүүс энийг бид нар өөрсдөө мэдэхгүй яваад байгаа. Мэдэхгүй. Яагаад ингэж их уур бухимдал тэ ингээд дайралт давшилт. Тэгэл фэйсбүүкээр нэг хоёр жоохон хөвгөд зодтолтлоо л гэн яалаа л гэн тэ. Ич ингээд гамшигын хэмжээнд очиж байгаа байхгүй яг юм тийм бол. Тэг энэ сэтгэл зүйн нийгмийн энэ сэтгэл зүй чинь ийм аимшигтай байхаар дагаад бие нь асуудалд ороод байгаа байхгүй. Өвчлөл асар их болоод байгаа байхгүй. Сэтгэлийн хямралтай байгаа явсаар байгаад төрхөөр хүүхэд нь яах юм? Сэтгэлийн хямралтай явсаар байгаа жирэмслээ төрөөд төрсний дараа хүүхэд нь яах юм ингээл тий. Энэ бүх асуудал чинь энэ сэтгэл гэдэг энерги үйлдвэрлэдэг шүү дээ бид нар тий. Сэтгэл гэдэг юмараа энерги үйлдвэрлээд энэ энерги чинь хортой хөнөөлтэй аимшигтай болгохтан зэрэг бүгдээрээ энэндээ хордоод шүү. Одоо хүүхдийн хүмүүжил дээр аав ээжүүд маш их юу байгаа шүү дээ. Одоо сэтгэл зовнилтой. Одоо яах вэ? Яаж хүүхдээ хүмүүжүүлэх үү гээл ингээд бүр юунд гарцсан байгаа. Тэгэхээр аав ээжүүд ихлээр сэтгэлээ засаад өөрийнхөө сэтгэлийг засаж эхлэх нь шүү дээ. Тийм шүү дээ. Манайхан ч хүүхдээ сайн хүн болгочих гол яваад байгаа шүү дээ. Хүүхдээ сайн хүн болгох гол ямар ч завгүй мөнгө төгрөг ажил төрөл гэж явсаар байгаад тэгээд хүүхэд нь бүр ингээд бүр арсалдаад тэрсэлдээд болохоо байхаар нь хүүхдээ ингээд харж байгаа байхгүй. Тэгсэн яасан 10 хэдэн жил хүүхдээ ингээд орхио явчихсан. Сургуульд татах, сургуульд найцсан. Тэгээд 10 хэдэн жил нөгөө өсвөр насндаа хүрээд ирэхээр чинь нөгөө хүүхдээс чинь янз бүрийн нөгөө айш авир янз бүрийн гардыг байгаа. Тэр үед нь л гинт чочоод мэдэрж байгаа байхгүй. Чочоод ингээ харсан чинь арай нөгөө хүүхэд чинь гизүтсэн байхгүй. Таны хэлдгээр нөгөө гизэнд байхаас нь ахуулаад ээж стрессцэн, үнгүүтсэн мэдрэмжүүд нь одоо нөгөө хүүхдүүд чинь амиа хорлно, би хинч биш, би дутуу, би бол тийм юм гэд өөрийгөө доош нэгээд байгаа чинь нөгөө бүр урагт байх үеэс нь суусан. Сэтгэлийн мэдрэмжээр суусан байх нь шүү дээ. Яг тийм. Миний туршлагаар бол урагт байх үед суусан тэр сэтгэл зүйн шарах хамгийн хүнд шарах. Арилгахад хамгийн хэцүү шарах. Урагт байх үед суусан тэр сэтгэл зүйн шарахыг эдгэхийн тулд асар их цаг хугацаа шаардна. Маш их ажиллагаа шаардна. 2-3 наснд байхаа үед суусан шарах тэрнээс арай багыг шаардна. 7-8 наснд байх үед суусан сэтгэлийн шарах тэрнээс арай бага хүчин чармайлт шаардна. 10 эдтэй байх үед суусан сэтгэлийн шарах бүр бага хүчин чармайлт шаардна. Ингээд ийм уруу хамааралтай. Миний төсөлгөр. Ураг гэдэг юм чинь яг тэр аура энерги дотор нэг хэвлий дотор чинь хүн байгаа шүү дээ. Хүн байгаа тэр чинь юу сонсохгүй чихэндүүлээ тийм байгаа биш. Сонсож байгаа, мэдэрч байгаа бүгдийг тэгээд мэдчих. Тэр үеэс ахуулаад сэтгэлийн шарах бид нар чи өксөөр яваал, өсвөр наснд нь сэтгэлийн шарах өксөөр яваал. Тэгээд том болгоод ирсэн хойноо төдийгөөс өдий хүртэл өгсөн хүүхдтэй өгсөн тэр сэтгэлийн асуудал проблемуудыг буцаагаад тэр хүн аав ээж буцаагаад өөрөө одоо мэдэрч эхэлж байгаа юм. Тэгээд энэ үйлдэл дээрээ яадаг вэ гэхээр бид нар энэ хүүхд яагаад юм болчих вэ? Хизээ юм болчих вэ? Сургууль буруутай л болно шүү дээ. Багш буруутай. Сургууль нь юм байна, нийгэм болохгүй байна. Одоо ийм тохиолдолд яах вэ? Хүүхдээ одоо нэгэнт одоо ингээд 16 жил, 14 жил ингээд ийм байдал руу оруулсан тохиолдолд одоо дахиад 14 жил сэтгэлээ зөв болгох уу? Тий. Гэхдээ яг энэ дээр бол хамгийн ерөөсөл хүүхдтэйгээ ажиллах хамгийн зөв зам бол хүмүүс эцэг эхэлж штэ. Эцэг өөрийгөө өөрчлөх. Гэт ядаг коуч хийгээд далд хумсартай ингээд ажиллаад ирэхээр яадаг вэхээр нэг зүйлийг бол илт ингээд олж хардаг хүмүүсүүдээс.
Тэр нь юу вэ гэхлээр тэр хүүхэд ямар сэтгэлийн шарах зовнил, ямар тийм амьдрал үзэж өссөн байна. Тэр амьдралаа том болоод яг хуулбарлаж өөрөө тийм амьдрал бүтээх гэдэг. Жишээ нь бага байхад ингээд аавтайгаа таагүй харилцаатай байсан охтууд том болоод маш таагүй ойлгомжгүй харилцаатай нөхөртэй болох гэдэг. Эсвэл аав нь арх уудаг байсан бол арх уудаг нөхөртэй болох гэдэг. Зарим тохиолдолд бас тийм биш. Зарим тохиолдолд аав нь бол айгүй сайхан хүн байсан. Гэвч нөхөр нь асуудалтай байх тохиолдол байдаг. Тэр яагаад тэгсэн байна вэ гэхээр магадгүй аав нь биш хэн нэгэн ангийн нэг залуу тайгаа маш их тэрсэлддэг байсан ч юм уу. Ах эгчтэйгээ ахтайгаа маш их тэрсэлддэг ч байсан юм уу те. Эсвэл хин нэг арх уусан хүнийг маш их үзий ядаад өссөн. Зүгээр л гэрт нэг хүн орж ирэл агсан тавьсан тэрийг арх уудаг хүнийг чигс нэг юм ухамсар бодол тээгээд өсчихгүй юу. Иймэрхүү шалтгаанаар ухамсарт нь тийм мэдээлэл орчхоор явж байгаа том болоод яг тийм зүйлтэйгэн тэр хүн уучраад суугаад гэрүүл болоод амьдраад өөрийгөө тэр урд бага наснд байсан тэр амьдралын зовлон дахин бүтээх гэдэг ингээд. Тэгвэл энийг яах вэ? Дахиад хүүхднөөс дахиад хийх гэдэг. Дахиад хүүхднөөс хийх гэдэг. Тэгээд үлийн өөрийн тойрог. Ингээд үлийн өөрийн тойрог гэдэг шиг л ингээд нэг юм удмын хараал шиг ингээд яваад байдаг. Ээжтэй ингээд аавдаа ч юм уу ээжтэй зодуулж өссөн хүүхэд том болоод зайлшгүй хүүхдүүдэд зотох гэдэг байхгүй юу? Тэгвэл ингээд зодоод өссөн хүүхдүүд нь дахиад хүүхдүүдэд зодож хүмүүжүүлэх гэдэг байхгүй юу? Болохгүй юм хийнгүүт нь алгадаж авч шийтгэх ёстой гэсэн ийм юм ингээд далд хумсарч суудсан байдаг учраас хүүхдээ болохгүй юм хийх гэхээр нь зайлшгүй ингээд алгадах гэдэг байхгүй юу? Автоматар тэр нь бүр автоматар гарна гэсэн. Ингээд хүүхдийн биед халдаж гар хөрж чи хүчирхийлэл штэ маш шүү. Болохгүй хүчирхийлэл хүний биед халдаж байгаа. Монголчууд бол бараг л байж болох л ухааны юм ярих гэдэг. Гэхдээ яг тэр хүүхдийн мэдрэмжээр бодоод үзэхээр хүүхэд биен дээрээ ингээд зовөр авахаар тэр хүүхэд чинь хэдзэж таатай байхгүй шүү. Зэвүүцэн аавыгаа зэвүүцэн ээжигээ зэвүүцэн дургуутсан өөрийгөө дорд муухагаар мэдрэнэ гэд ингээд тий хүүхэд чинь жижигхэн зовөр хөвгтөл хүүхэдтэй гэж мэдэрдэг шүү. Энэ бол болохгүй юм байхгүй. Гэтэл энэ болохгүй юм болох юм шиг ойлгоод бид нэр үеигээс үе дамжуулаад ингээд яваад байгаа байхгүй тий. Тэгээ энэ байдлуудыг чинь засахын тулд хамгийн эхлээд яах ёстой вэ гэхээр эцэг их өөрсдөө өөрчлөгдөөд эцэг их өөрсдөө хоорондоо бие биенийгээ хайрладаг, хүндэлдэг, халамжилдаг, буруугаан ойлгодог хүүхэдтэй тий аав ээж нь ингэж чамд буруу хандж ирсэн байлээ. Уучлаарай одоо ингэж хандах юм болё. Одоо хэдүүлээ өөр гэр бүл өөр гоё харилцаанд шилжээ гэд эцэг ийм хэмжээнд өөрчлөгдөж чадах юм бол хүүхэд тэрийг харж байгаа байхгүй юу? Хүүхэд дороо урдагаал өөрчлөгдөн. Тэгэхээр аав ээжүүд сэтгэлээ зөв чиглүүлж сэтгэлтэйгээ ажиллах нь шүү дээ. Тэгэх юм бол тэгэл. Тий. Гэхдээ ерөөсөө шүү дээ энэ эцэг эхийн сэтгэл зүй гэдэг юм чинь хүүхдийнхээ бие махбодод маш их нөлөөлж байна. Өвчтөд нөлөөлж байна. Эрүүл болгож чадчихжээ. Өвчтөө хүүхэд байлаа гэхэд тэрийг эрүүл болгох хэмжээний нөлөөг үзүүлж чадчихжээ. Одоо нэг аутизмтай хүүхдүүд аягүй их болцсон байна шүү дээ өнөөдөр чинь. Тэгэхээр энэ аутизмтай хүүхэд гэдэг чинь бас нэг төрлийн өвчин биш шүү дээ. Сэтгэл зүйн харилцааны эмгэгшил гэдэг байгаа шүү дээ, тий? Аутизмтай хүүхдүүд чинь. Тэгэхээр харилцааны эмгэг гэдэг чинь сэтгэл зүйн асуудал л гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдийг сэтгэл зүйн ээж аав өөр дээрээ сэтгэл зүйн эвтэйхэн байрж засч чиглүүлээд хүүхдийн зөв залах юм бол аутизмтай хүүхдүүд чинь ертөнцийг өөрчилж байгаа шүү дээ. Гайхамшиг бүтээж байгаа шүү дээ. Одоо энэштэй мэнштэй ингээл аутизмтай байсан байх магадaltaй гэсэн суурт эрдэмтэд зөндөө байдаг байхгүй. Тэгээ эцэг их өөрсдийнхөө ингээд сэтгэлийг удирдах чадах юм бол хүүхэдтэй нөлөөлж хүүхдээ эрүүл болгож чадна. Хүмүүжүүлэх гээд байгаа. Сайн хүмүүжүүлж чадна. Хүүхдээ хэн болгож чадна. Бид нар бол эцэг эхчүүд бол зөвхөн махан биенийх нь их эцэг биш. Хүүхдийнхээ амжилтынх нь их эцэг. Хүүхдийнхээ биш тэ хувь зээных нь эцэг. Биеийг нь төрүүлсэн, сэтгэлийг нь төрүүлээгүй гэж ярьдаг юм бол нэг талдаа зөв нөгөө талдаа бас буруу. Ялтчихгүй. Сэтгэлийг бас бүтээлцэж байгаа байхгүй тэр хүүхдийнхээ тий сэтгэл зүг нь эцэг эхээсээ хамаарч бий болж байгаа юм чинь. Тэгэхээр саяны ингээд тантай ярилцж байгаа зүйлүүдээ ингээд дүгнэлт хийгээд үзэхэд ерөөсөө л бид нар сэтгэлээсээ эхлэх хэрэгтэй юм байна бүх зүйлийг.
Тэгээд сэтгэлээсээ эхлэхдээ бас зөв чиглүүлэхтэй юм уу эсвэл зөв арга барилаа сонгож аваад тэгээд өөрийгөө засаад эхэлчих юм бол эргэн тойрон хүрээлэн байгаа бүхэл зүйлс өөрчлөгдөх юм байна гэдгийг бас сайн ойлгож авлаа. Баярлалаа. Тэгээд бас ингээд ярилцлага хамт хийж давхар коуч баг авчлаа. Тий. Тэгээ үнэхээр бид нэр Монгол улс хөгжиж гэвэл 1% хүн хөгжих ёстой, 1% хүн өөрчлөгдөх ёстой гэж би боддог. 1% хүний өөрчлөлт 100 хүн, 1000 хүн, сая хүн болох юм бол Монгол улс жинкнээсээ хөгжинэ. Тэгээд эцэг эхчүүд бид нэр хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээх биш, харин өөрсдөө өөрчлөх гэж хичээх ёстой. Тэрийг дагаад үр дагаварт нь эргэн тойрон маань өөрчлөгдөнө. Тэгээ бидний одоо энэ явуулж байгаа эдгэрлийн дасгалжуулалт, тэгээ сэтгэлийн шийдгээд энэ сургалтууд дээр бол яг юуг заагаад байгаа вэ гэхээр яг энэ аргыг өөрийгөө өөрчилж чадах, өөрийнхөө амьдралыг өөрчилж чадах. Тийм гайхамшигтай бяцлаглалын үрдсийг бид нар бол ажиллах чадлынхаа хэрээр бол түүхийг хичээж байгаа. Тэгээд манай сургалтуудад бас оролцвол энэ бүх яриад байгаа зүйлүүд яг бодитоороо мэдэрч хэрэгжиж байгаа шүү гэж бас ташрамд нь хэлмээр байна. Ингээд их сайхан асуултыг айгүй гоё мэдрэмжтэй асуултуудыг асууж ингэж намайг хөглж яриулж өгсөн танд бас их баярлалаа. За тэгээд үзэгчид та бүхэндээ сайн сайхныг хүсье. Mind Power podcast-ийнхаа энэ дугаарыг сэтгэлийн хүч сэдвээр Баярмаа багштайгаа ярилцлаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяртай.